Улаанбаатар хотын авто замын төвжирэл жилд хэдэн хувиар нэмэгдэж байна вэ? Улаанбаатар хотын тээврийн эрсдлийн жилийн дундаж өсөлт бол 7-оос 12% байгаа. Харин оргил цагийн замын хөдөлгөөний тээврийн эрсдлийн дундаж хурд маань 7-оос 13 км цагийн хурдтай байгаа. Жилийн дундаж өсөлт нь дунджаар 18% байгаа. Тэгэхээр жил болгоно 10-аас 18%-аар авто замын төвжирэл нэмэгдээд байна гэсэн. Цаашид зам тээврийн дэд бүтцийн арга хэмжээ авахгүй бол ямар хүндрэл эрсдэлтэй тулгарх вэ? 2030 он хүртэл зам тээврийн дэд бүтцийн арга хэмжээ аваагүй тохиолдолд оргил цагийн тээврийн эрсдлийн хурд маань 5 км хүртэл буурах юм аа. Өнөөгийн зам тээврийн судалгааны үзүүлэлтүүдээс танилцуулна. Ер нь замын сүлжээний ачаал ямар ба гэдэг индикаторыг тодорхойлохын тулд PCR гэдэг үзүүлэлт гаргадаг 0.1-ээс 1-ийн хооронд байх ёстой. Гэтэл Улаанбаатар хот маань 2-оор гарч байгаа гэдэг маань байх ёстой хэмжээнээс нэг дахин давцсан байна. Мөн хөдөлгөөний чанарын үзүүлэлт гаргадаг. Хөдөлгөөний чанарын үзүүлэлт бол хүндрэлтэй F түвшинд байдаг. PCR үзүүлэлт маань 30 он дэд бүтцийн арга хэмжээ аваагүй тохиолдолд 2.5-аас 3 руу тэмүүлэх харамсалтай үр дүн гараад байж байгаа. Замын төвжирэлд өртдөг замуудын урт нь бол 97 км байгаа. Энэ маань бас л арга хэмжээ аваагүй тохиолдолд 200 км лөө төгөх юм байна гэсэн юм судалгаа байгаа. Ер нь өдөрт 2.8 сая зорчилт давхарцсан тоогоор хийгддэг. За энэ 2.8 сая зорчилтын 1.8 сая хувийн тээврийн эрсдлээр зорчоод байна. 24% нийтийн тээврийн эрсдлээр зорчиж байна. Нөгөө дуугүй болон явган алхалт маань дөнгөж 11%-аар зорчиж байна гэсэн юм судалгаа байгаа. Төвжирлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүд хэрэгжснээр ямар үр дүнд хүрэх вэ? Нийтийн тээврт суурьтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр иргэдийн замын хөдөлгөөнд зарцуулах хугацаа гэж байгаа тийм. Ер нь ойролцоогоор 675 мянган цагаар буурна. Зарцуулах хугацаанаас гадна нөгөө шатгуун, автомашины илэгдэлгээд зардал бас буурна гэсэн юм нааштай үзүүлэлтүүд байгаа. Мөн агаар орчны бохирдол, азотын эсэл бол 400 тонноор буурна гэсэн ийм үзүүлэлтүүд байгаа. Одоо бол 5.3 км/цаг оргил цагийн ачаалалтай бол томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийгээд нийтийн тээврт суурьтай төслүүдийг хэрэгжүүлснээрээ оргил цагийн хурд бол 12-аас 19 км/цаг руу дөхнө гэсэн юм судалгаа байна.